Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайнаа болон хөтлөгч Оминаар ажиллаж байна. Тэгэхээр хавар болцсон. Тийм ээ. Хавар болцсон гэдэг чинь ингээд гадаа хүүтэн байгаад хүртэл ингээд одоо хавар юм чин гэж бид боддог. Тийм учраас монголчууд юу гэж ярьдаг гэхээр хаврын салхи, хавирга, нефт гэж ярьдаг. За та бүхэн дулаан уцлахтай бил дээр одоо нөгөө нэг те дулаахан уцлах стаж юм шиг, нэмгөө уцлах стаж юм шиг тийм үе байгаад бид нар аягүй ханаад томоо тусдаг тийм үе байгаа шүү. Тэгэхээр та бас дархлаагаа дэмжиж эргэн тойрны хүмүүсээ хамгаалаарай. За бид өнөөдөр дуулал амнаас суралцсан. Тэгээд Давид хаанаас бол суралцах юм маш их байдаг те. Тэгээ бидний амьдрал ч гэсэн эзэн дотор маш их зүйлсэдэг бид нар сурж өдөр тутамдаа явсаар байдаг. Тэгээд бидний өдөр тутмын амьдрал бүх зүйл маань эзэн дотор төлөвлөгдчихсөн. Замууд маань ч гэсэн эзэн зааж өгдөг те. Тэрнтэй адилхан Давид хаан ч гэсэн амьдралын ямар ч нөхцөл байдал дотор эзнээс зуурсан байдаг те. Тэгээд тэндээс бид суралцах нь байна. Тэгээд хамтдаа. Тэгээд нэг юм байна. Нөгөө юу вэ штэ. За Давидаас бид нар суралцж штэ тий. За Давидаас Давид алдаж болдго юм байна. Давид алдаж болд юм байна. Бид нар алдаж болох уу? Болно. Бид нар Давидын одоо мундаг Голиатын толгоонд духцоосон хаан болсон тий. Одоо юу өөр одоо юу гин эзний сүмийг барихыг хүссэн ариун одоо юу гин ариунаас ариун газар байсан бурхны авдрыг одоо Иерусалимд орж ирэхэд одоо тий бурхны хайрлах сэтгэлээр ард түмнээсээ ичгүй бүжгэлсэн гэх мэт олон гайхалтай түүхүүдийг мэднэ. Тэгтээ бид нар Давидыг одоо муу эцэг байсныг, муу нөхөр байсныг, бас одоо муу найз байсныг гэдэг ч юм уу те бас мэднэ. Тэгээд бид нар Давидыг уучлж, Давидаас бид нар суралцаар байдаг гэнэ. Бид нар нэгнийгээ Давид чиг алдах үед ямар байдаг вэ гэдгийг Библиэс уншиж бодох хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр пасторын үйлчлэл ахлагчаас ахуулаад пасторын үйлчлэл одоо ингэж хийж явах яг энэ үед эн чинь одоо юу лээ? 32 жил байна шүү дээ. Энэ 32 жилийн хугацаанд яг юу туулсан бэ гэхээр алдсан нэгнээсээ ичих гэдэг зүйл аяг их яваад байна. Тэгэхээр бид нар Давидын талаар одоо манай Оми бит хоёр хэд юм ярина. Энэ хавар. Тэгээд яг энэ үеэр бид нар бүгд бас бие биенийгээ ойлгож авъя. Өнөөдөр хин та амжилттай, эвэлтэй, өрөөлтэй явж байгаа бол сайн байна. Гэхдээ та алдаж онох үед наад тань дээр лайк дардаг бурхны гүн шүү, бурхны хайртай хөөгчөө, өгөгдөлтөй хөөгчөө, авьяастай шүү, хамт үйлчлэхэд гоё шүү гэж байгаа хүмүүс таны амьдралын хүндэгцэн үед төрж ирээд гар тавиад, гар хүрээд, залбирч өгөөд, тэ сонсож өгөөд ингэх болов гэдэг зүйлийг бодох хэрэгтэй. Өнөөдөр та хүнд тэгж өгдөггүй бол хүмүүс таныг тийм байдалд ороход яагаад тэгж өгөх ёстой вэ гэдгээ бодох. Давидэд нэг агуу зүйл байгааг одоо энэ Давидын талаар хэдэн номлол одоо ингэж явах учраас эхлээд би хэлчмээр байгаа. Тэр нь юу вэ? Давид өөрөө хүмүүсийг Давидын агуу гэдэг яригддаг нэг Абдулламын агуу гэдэг байгаа шүү дээ. Тэнд хүмүүсийг хүлээж авдаг. Өөрөндөө орсон ингэсэн өөрсөнд сэтгэлээр унсан. Тэгээ гадуурхагдсан, доромжлогдсон, хөөгдсөн, туugдсан, орон гэргүй болсон гэд энэ хүмүүс дараад нь Давид тэдгээр хүмүүсийг хүчит ирсүүд улсын сайдууд, мэрэгдүүд болгож Давидээс гисэн. Яагаад гэвэл Давид тэдний хэцүү юм туулж яваа гэдгийг нь ойлгож хайрлсан учраас. Харин одоо нэг юм байна. Давидыг унах үед тэд нэр Давидтай хамт Иерусалимаас гараа явсан байдаг. Тэ? Тэд нэр Иерусалимаас Давидыг дагаж явж яах гээд байгаа юм бэ? Тэ? Тэднийг Давид юмд түргээд өглөө Давид тэднийг дагаад яваач гэж гуйгаагүй шүү дээ. Давид зарим хүнийг тэгдэг байхгүй. Чи шинэ хаандаа үйлчлээд үлдтээ. Заавал намайг дагаж явж яах. Яагаад гэвэл чи өчтөрхөн л миний зарц болсон шүү дээ гэж. Тэгэхдээ би таныг орхихгүй гэж. Яагаад гэвэл Давид хүмүүсийг орхитгүй гэдэг хүмүүс мэддэг гэсэн. Давидаас өнөөдөр одоо энэ зүйлийг сураасаа гэсэн Омын итгээр хэдэн дугаарыг Давидын талаар та нартай зориулах болно. Тэгээ та нар маань хамт байгаарай. Тэгээ өнөөдөр бас эзний үгтэй бас хамт байгаарай гэж бол хүсэж уриалж байна гэж. Амен. Тэгээ бидний амьдралд
Тэ урсгал ус шиг өдрүүд байдаг. Заримдаа цүлмэт ангасан, цангасан үеуд ч байдаг. Тэгээд ямар ч нөхцөл байдалд байсан бид нар эзэн рүү хандхаа эзэж мартаж болохгүй. Тэгээ яг одоо эзний өмнө ирээд таны амьдралд яг одоо ямар ч цаг үе үж магадгүй. Гэхдээ эзэн бурханд магтаал өргөхийг та хизээж бүү мартаарай. Яг одоо хамтдаа эзэн бурхны өмнө ирээд түүнд алтар магтаалыг өргөцгөөё. Бүх зүйл хүрээ эсэн зүйл мэд болсон тэр хангаж цангасан би гонтон хөглөө миний эзэн намайг хангаж сэрэлтийн галд орсон үедээ сэлдороо би шанасан шгүй халтнаас чилүүн сэнтэй Талургу таныг магтээ миний эсрэг алах бүсэлсэрнэй баярлан байж би тунхаглээ ялалт минь болох их эзэн минь байна Your bossing тулалдаад тэмцэх Тийг хүлээхүүд Есүстэй хамт залгамжлагч нь би их эзний үгийг барьж ялнаа Магтаал өргөн таныг магтъя миний эсрэг далах бүх зэвсэг сүрнэй баярлан байж би тунхаглая ялалт минь болох их эзэн минь байна магтаал өргөн таныг магтъя миний эсрэг далах бүх зэвсэг сүрнэй баярлан байж би тунхаглая ялалт минь болох их эзэн минь байна Амьдралын турш ямар ч үед минь ертөнцийн эзэн хивээрээ уучраад баярлах шалтгаанадад би Амьдралын турш ямар ч үед минь та ертөнцийн эзэн хивээрээ уучраад баярлах шалтгаанадад би Турш ямар ч үед минь та ертөнцийн эзэн хивээрээ уучраад баярлах шалтгаанадад би магтаал өргөн таныг магтъя миний эсрэг далах бүх зэвсэг сүрнэй баярлан байж би тунхаглая ялалт минь болох их эзэн минь байна магтаал өргөн таныг магтъя миний эсрэг далах бүх зэвсэг сүрнэй баярлан байж би тунхаглая ялалт минь болох их эзэн минь байна Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8.
За одоо бүгдээрээ хамтдаа дуулал намын 56 дугаар бүлгийн 8-9 дугаар ишлэгийг үзнэ. Сүүлийн үед ер нь 2 ишлэл их үзээд байгаа тий. Ягаад тэгэхээр жоохон утгыг нь гаргахын тулд. Энд юу гэж хэлсэн бэ гэхээр миний төөрөгдөл бүрийг та тоолсон нулимсыг минь толмондоо цоглуулан хийгээч. Таны номонд тэд бичигдээгүй гэж юу? Миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би эзэн миний талд байгааг мэднэ гэж хэлсэн. Тэгэхээр миний Библийн урт талд нь байдаг үгийг Германы шүтдээр хэд удаа хэлжсэн. За тэр бол юу гэхээр миний өмнө Бурхны талаар ном дэлгээтэй байгаа. Бурхны өмнө миний талаарх ном дэлгээтэй байгаа гэж. Амен. Тэгэхээр Бурхны өмнө дэлгээтэй байгаа номонд миний одоо тэ юу гэдгийг орон гарan темпераменттай эмо одоо юу гэдгийг тэр бүх өдрүүд бичээтэй байгаа. Миний одоо юу бодсон бүр ингээ буруу юм бодоод байгаа үедээ өөр ингээд албаар зөрүүдэлж үргэлжлүүлэн бодсон. Буруу юм хийгээд байгаа үедээ албаар ингээд үргэлжлүүлэн хийсэн бүр яатын гэж зөрүүдэлсэн тийм тэнэг өдрүүдийн талаар ч гэсэн бичээтэй байна. Тэгтэл тэр өдрүүдээс хойш Бурхны хайрыг авсаарлаа. Тэгэхээр бидний Бурхан ямар гайхалтай хайрын Бурхан юм бэ гэж. Бид Давидаас суралцж байгаа. Давид бол гайхалтай хүн байсан. Давид болон түүнийг мэддэг түүнтэй адилхан зүрх сэтгэлтэй хүмүүс дуулал намын 150 бүлгийг бол бичсэн байна. За тэгээд тэдгээр хүмүүс хамгийн гол зүйл нь юу гэхээр тэдгээр хүмүүс дандаа юм гоё юм магтаал дууллын номууд биш. Гонхрол одоо юу гэдгийг хямрал ганцаардал те одоо юу гэдгийг гомдол хүртэл байна. Яагаад ингэж байгаа юм бэ эднэр гэж. Тэгэхээр бид нэр ингээд Давидаас тэр суралцах зүйл нөхөө. Тэгвэл энэ бүхнийг Бурхан сонирхдаг юм байна. Бурхан ингээд биднийг хараа те. За ах минь, за хүү минь. Наатах чи аав мэдж байгаа. Наа өвдөлтөй чи мэдж байгаа. Чамаас болсон юм ерөөсөө биш ээ. Аав нь чамайг энэ бүхнийг давж гарна гэж бодоод энэ хүмүүсийг сахилгажуулахын тулд энэ хүмүүсийг те юу хийж байгааг нь ойлгуулахын тулд би чамайг намайг надаас хэзээч нүр буруулахыг гэдгийг мэдж байгаа болохоор энэ сургалтын нэг хэсэг чамайг болгосон юм а гэж. Яа энэ бол бас хэцүү шттэ. Яв гэж хүн ингээд те эд баялаг хураахтаа өр хүүхдээ өсгөхдөө их нэрийгээ хайрлахтаа бүх зүйл дээр эзний өмнө гимдэггүй амьдэрсэн байхгүй. Гэтэл муусан очоод та тэрийг хамгаалаад байдаг болохоор тэр хүн танд хайртай байдаг байхгүй. Та хамгаалахаа байж юм бол тэр хүн танд хайртай байх уу? Яагаад гэвэл та тэр хүн сайн хандаад байгаа болохоор тэр тань сайн хандаад байгаа байхгүй гэж хэлсэн. Тэнгуут л эзэн тий. За тэгвэл би түүний мал хөрөнгийн өр хүүхдийн ингээд авчээ. Тэг. Тэгээ тань сайн байхын арга. Тийм тэгээ Бурхан бүх мал хорнорыг нь тэгээд 10 хүүхдийн хараа авдаг штэ. 10 хүүхдийг. Тэгэхээр тэр 10 хүүхдээ Бурханд одоо яав өргөөд орой болгоо юу гэж залбирдаг байсан гэж хүүхдүүдийн маныг нь санамсаргүй ч гэсэн эзэн таны хараасан эсвэл таныг одоо тэ юусан байх үедээ таны эсрэг нүглүүлсэн байх үедээ гэж тэгж санаа зовдөг аав биш. Тийм аав та хүн ховор штэ. Тэгтэл яав тэгсэн байтал алдсан баг. Хүүхдүүдээ алдсан, эд хөрөнгөө алдсан. Гэхдээ тэр Бурхны хамгаалал яагаад өөртөө сулрав, яагаад ингэж юу, Бурхан яагаад ингэж юу гэж юу яарна. Бурхан өгсөн, тэгээд Бурхан буцаагаад авлаа л гэсэн баг. Тэгээд Бурхан цаана л байсан. Дараад нь эрүүл мэндийг нь авсан, их нэрийг нь авсан. Бурхан цаана л байсан. Дараад нь найз нөхдөйг нь авсан. Бурхан цаана л байсан. Тэм учраас Бурхан эргүүлээд бүгднийг нь буцаагаад өгсөн. Хүмүүст та нар Бурхан хүмүүсийг ивээсэн учраас Бурханд хүмүүс хайртай байдаг гэж та нар боддог. Гэтэл зарим хүмүүс Бурханыг таньж мэдсэн учраас Бурхан юу ч өгөхгүй байсан түн хайртай байдаг юм а гэдэг зүйлийг сурсан. Тэгэхээр Давид дуулал 56 дугаар бүлэгт миний төөрөгдлүүдийг та тоолсон гэж хэл. Бүгд байдаг байх нь шүү. Яг нөгөө нөгөө юу шиг юу лээ? Төлбөрийн утас шиг. Гэлээ бүгд гарцсан арт талд нь ингээ бүх үнэлгээнүүд нь гарцсан те. Тэнгууд л яаж ингэхээр paid төлцөн. Бүгдийг ингэ төлчихөж байгаа байхгүй Бурхан. Тэгтээ тэнд бичихгүйгээр төлөөгөө. Хачаач юм байсан юм а. Тэгээ бичээд яах юм гэж бодсон гэж Бурхан бодохгүй. Бүгдийг бичнэ. Тэгээд дараад нь тэр төлсөн байдлыг нь одоо юу гэдгийг нөгөө татвар өхөл хоёроос хүн зогтох боломжгүй гэдэг шиг те хурж яд Бурхан минь та энэ хүнийг ийм гэж мэдж байгаа юм те мэдж байгаа. За бүр яг тэдний өдөр тэгсэн гэж мэдж байгаа юм те мэдж байгаа. Ард талд нь төлсөн. Хүүгийнхаа тусаар
Төлсөн хүүгийнхаа тусаар. Тэгээ ийм нүглэг ч гэсэн төлж байгаа мөн тийм. Гимсэн учраас төлж байгаа. Миний хийсэн гэдэг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас төлж байгаа. Энд тэгж байна. Давид миний төөрөгдлийг та тоосон гэж. Та бурхан минь хүмүүс ингээд намайг янз бүрийн байдлаар шүүж ийн л да. Намайг ингэсэн тэгсэн гэдэг. Та намайг шүүх юм бол би хаана? Та бүр бүгдийг мэдж байгаа. Эдгээр нэг ганц хоёр мэдж байгаа юмараа намайг бүр хаан биш, хинч биш болгож чадах гэдэг. Гэтэл та миний эсрэг зогсох юм бол би үлдэхгүй шүү дээ. Тэгтэл та миний төөрөгдөл болгоныг, миний нулимс болгоныг толомдоо цуглуулan хийсэн гэж хэлж. Миний нулимс таны өмнө үнцэнтэй байсан. Яагаад гэвэл би таны хийгээрэй гэсэн зүйлийг хийж чадахгүй байгаагаа мэдсэн. Бас танаас ямар их юм авчаад хариу барьж өргөж алдрыг өргөж чадаагүй гэдгийг мэдсэн. Би таны хайрыг авсан байж гим нүгэл хийсэн гэдгийг мэдж байгаа. Тийм учраас таны надад сайнаар хандсны дараа эргүүлээд сайнаар хандаж чадаагүйдаа ямар олон өдөр уйлсныг та мэдж байгаа. Хүмүүс ингээл ярьдаг байхгүй. Батшибагийн өдрүүдэд тэгээд хин Давидыг хайрлсан юм уу гэж. За тийм. Давид хүний эхнэрийг орой болгон авчраад завхаардаг байсан тухай Библиэлд бичигдсэн байна. Тэгээд өглөө нь ямар нүрээрээ би өглөө бүр эзний өмнө ятах хөгжмөөр очдөг. Давид ч одоо аль нэг нь худлаа байна да гэж. Тэгвэл дунд нь нэг ишлэл байгааг хүмүүс анзаардаг. Би шүн болгон өөрийнхөө гимнүглээс олж дээрээ норгодог юм аа. Нулимсаараа гэж. Бурхан минь би дахиад өнөөдөр түүнийг авчираад завхаарлаа. Би түүнийг авчир гэж зарцаа явууллаа. Түүнийг зарц маань авчирч байгааг харуулын цэргүүд намайг хайрладаг, миний амийг сахидаг, миний гэр бүлийг хамгаалдаг, миний итгэдэг, миний амь насаа даатгаа шүн амгалан унтдаг, надад итгэдэг, надад үйлчилж байгаадаа бурхны ивэл, бурхны хүнийг хамгаалж байгаадаа бурханд үйлчлэх утга учиртай амьдрал гэж ойлгодог тэр цэргүүдийн нүдэн дээгүүр би энэ бүхнийг хийж байна. Би яагаад зогсож чадахгүй байна? Би яагаад ийм бэ? Батшибаг явуулсныхаа дараа шүн болгон дээрээ норгон уйлдаг гэсэн байна. Бид нар Библийн 1-2 зүйлийг л харсныгаа Библийг мэддэг гэж бодож болохгүй шүү дээ. Тийм учраас нулимстай нүд нь хавдсан тэр Давид ингээл уурж оройн завхаарчаа тэгээ шүнжэнгөө гимшиж уйлчаад маргааш нь юу ч болоогүй юм шиг нүгэр амаа бодцсон те. Ингээд энийгээд гарч исэн юм биш. Заримдаа Давид бүр ингээд те хөгжим нь эхлээд байхад магтаал нь явж ихгүй тийм үү? Магтмаар байхад хөгжим нь болж ихгүй ч юм нэг тийм ямар ч гэсэн бурхны юм нэг юм алдаа оноотой яваад байгаа хүний мэдэрдэг туурдаг бүхнийг Давид туулж л байгаа. Таны номонд тэд бичигдээгүй гэж юу? Та бүгдийг л бичсэн. Та миний гим нүглүүдээс нэгийг ч бичээгүй үлдээгээгүй. Гэтэ та дандаа ард нь дарж исэн гэдэг би мэднэ. Та тэрийг миний эсрэг хавтарст хэрэг биш. Харин намайг ямар их уучлсан бэ? Уучлж байгаа вэ? Надад ямар их боломж хайр инрэл өршөөлийг үзүүлж байгаа вэ гэдгийг та өөрийгөө ямар өршөөлийн бурхан бэ гэдгийг баталж тэр их зүйлүүдийг мэддэг байж, хадгалдаг байж миний төлөө хүүгөө өгсөн. Үүгээр чинь дайснууд таныг дуудах өдөр та миний талд зогсдог гэдгийг би мэддэг. Хүмүүс чи ямар нүрээрээ бурхныг дуудах юм? Чи бурхан чи хаа байна гэж. Миний сүнс чимээгүй таныг хүлээдэг. Тэ? Бурхан миний талд байхад хэн намайг эсэргүүцэх юм бэ гэдэг үгийг би мэддэг. Миний тэнүүчлэл, эргүүтэл бүх зүйл таны мэдэлд байдаг. Гэхдээ та надгүйгээр энэ хүн амьдарч чадахгүй. Би энэ хүнийг аврахгүйгээр энэ хүн дэлхий дээр нэг өдөр нэг цаг болж чадахгүй гэдгийг та мэддэг. Та миний талд зогсдог гэж. Тэгвэл яагаад Давид ингэж итгэлтэй хэлсэн мэхээр би энэ номлын төгсөлд хэлмээр байна. Хийсэн гим нүгэл болгоно том жижиг гэлгүйгээр эзэнд тоочин уйлж түүний өмнө очдог байсан юм. Тэгээд тэр хичнээн их алдаа оноо их байсан ч гэсэн түүний эзний үгийн дагуу амьдрахыг хүсэн хичээл чармалт нь алдаа онооноос нь их байсан гэдгийг дуулал номноос бид нар суралцгаална. Амен.
Сэтгэл минь баяраар дүүрч эзэн таныг магтъя. Зүрх минь байх газраа олоо. Энэ бол таны өшгүй. Зүрх минь хайраар дүүрч зөвхөн таныг бодох болоо. Мөнхийн эзэн та утгаач ирмээ. Харон хүйн дундах гэмт намайг тааж харуулсаар дүүрэн сэтгэлд баярыг өгсөн. Үдирсэн намайг харин бошгүйгаа хүчиж үрийнхий амьдралд утгаач өгсөн. Сэтгэл минь баяраар дүүрч эзэн таныг магтъя. Зүрх минь байх газраа олоо. Энэ бол таны өшгүй. Сэтгэл минь баяраар дүүрч эзэн таныг магтъя. Зүрх минь байх газраа олоо. Энэ бол таны өшгүй. Зүрх минь хайраар дүүрч зөвхөн таныг бодох болоо. Мөнхийн эзэн та утгаач ирмээ. Хасуудаш намайг гिचсэн үхтийг ядан бич намайг амарсан та бүх хайрын эзэн. Харанхуй амьдралд гэрэл гээгээ та худад ертөнцөд зарган зүнэн татаад утгаач ирмээ. Сэтгэл минь баяраар дүүрч эзэн таныг магтъя. Зүрх минь байх газраа олоо. Энэ бол таны өшгүй. Зүрх минь хайраар дүүрч зөвхөн таныг бодох болоо. Мөнхийн эзэн та утгаач ирмээ. Сэтгэл минь баяраар дүүрч эзэн таныг магтъя. Зүрх минь байх газраа олоо. Энэ бол таны өшгүй. Зүрх минь хайраар дүүрч зөвхөн таныг бодох болоо. Мөнхийн эзэн та утгаач За бид өнөөдрийн үгээрээ дуулал номын 56 дугаар бүлгийн 8-9 дэх ишлэлээс бид суралцлаа. Тэгээд
дуулал ном эхлэхдээ нөгөө мигтам дууллууд гэдээ явдаг штэ зарим нь те. Тэр нь болохоор юу юм бэ? Мигтам гэдэг нь хөдлөшгүй, хувиршгүй бат бөх гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Тийм тэгээд дуулал 56 дугаар бүлгээс бид зовлон бэрхшээлийн дундах Давидын урам зориг, итгэл найдварыг харж болно. Тэгээд Жон Бониан гэдэг хүн тайлбарлахдаа тийш тань үнэрлж. Тийм. Бурхан бидний нулимсыг арчхын тулд бидний нулимсыг толмонд хадгалдаг юм аа гэж хэлсэн байдаг. Тийм. Тэгэхээр эзэн бидний тэр зовлон бэрхшээлтэй бас жаргалтай тэр бүхэл үеүүдэд хамт байж тэгээ бас тэр зовлон бэрхшээл донд үнэхээр тэр олддог тусламж маань байдаг те. Нөгөө нэг жаргалын нулимс, зовлонгийн нулимс хоёрын амт нь өөр байдгүй гэж нэг хүнээс асуусан байт юм байна. Тэгсэн чинь мэдрэмж нь өөр байдаг гэдгийг л мэдэж байна. Харин нулимсны амтыг сонохгүй байна гэж хэлсэн байт. Тэгэхээр бид нэр хүмүүсийн талаар ингээд яаж алдаж ирснийг нь маш сайн хараад байдаг гинэ. Тэр алдаанаасаа яаж эргэж ирж байгааг нь заримдаа жоох анзаарахгүй байгаад байдаг. Хүн эргэж ирнэ гэдэг бол бурхны тусламжтайгаар болдог маш том гайхамшигуудын нэг байдаг учраас эзний өмнө дахин эргэж ирж чаддаг Давид шиг хүмүүсээс бид нэр итгэлийн амьдралдаа маш их суралцах хэрэгтэй байгаа байхгүй. Хүмүүс яаж ийм олон жил Христэд итгэе яваад байна гэхээр нэг л зүйл байгаа. Бурхан тэр олон жил огт өөрчлөгдөв. Бурханы дүрм ерөөсөө өөрчлөгдөв. Төрөний нөгөө хэлдэг хүчин байхгүй. Тэр өөрчлөгдөшгүй тэр тууштай байдал чинь бурхан байхгүй. Харин бурхныг дагсан түүний сонгож авсан хүмүүс бол дөө юм болж байгаа юм. Гэхдээ бурхан тэр хүмүүс ерөөсөө харахгүй байгаа. Хэрвээ та бурхныг их сэтгэлээ хаяхгүй бол таны амьдралд алдаа оноо юу ч тохиолдсон байсан. Бурхны хувьд бол таныг хизээч хаяхгүй шүү гэж энэ өглөө бас нэмж хуваалцмаар байна те. Амен. Тэгвэл бүгдээрээ хамтдаа залбирцгаая. За тэг. Халелуя. Орчлын бүтээсэн эзэн минь танд баярлалаа. Та биднийг хайрлаж, биднийг өрөөж, бидэнд хүч чадалтай, биднийг аврах чадалтай нэгний нэрийг бидэнд өгсөнд баярлалаа. Яг энэ замд эзний нэрийг дуудагч өхөн аврагдана гэсэн таны үгийг санаж байна. Есүс Христийн дэлхий дээр хүмүүсийн дунд алхаж явхад тэр хүмүүс өөрсдийнхөө гэм нүглийг эсэг мэдэхгүй байх гэж бодсон. Тийм ч учраас тэд заримдаа сорддог байсан. Та бүгдийг мэдж байгаа. Та өнөөдөр бидний бүх алхмыг тоолж, бидний бүхий л нулимсыг хадгалсан тухай бид сонслоо. Тийм учраас бидэнд ичих зүйл алга. Яг гэвэл та бүгдийг харсан байж бидэнд ийм сайн биднийг ингэж хайрладаг бол яг энэ цаг мөчид таныг л дуудахыг хүсэж байна. Амьдралынхаа одоо тулж байгаа өдрүүдэд таныг дуудмаар байна. Тэгээд таныг миний талд байгаа гэх юм бол өнөөдөр шиг хэцүү өдрийг дахин хэдэн ч удаа байсан давж гарч дэсэж гарч чадна. Та бидэнтэй үргэлж хамт байдаг талархан таны бидний төлөө илгээсэн хүү Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс танд хүрлээ. Хамт байсан сонсогч тань бүхэнд баярлалаа. Тэгээ маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.